SV podcast-ийн 6 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдөр бас маш сонирхолтой зочд ирсэн байна. Ирсэнд баярлалаа найзуудтай тий. За ирсэнд баярлалаа. За тэгээ залуучуудын манас зарим хүмүүс нь танихгүй байгаа. Өөрсдөө яг товчхон танилцуулчихгүй юу гэдэг залуучууд яадаг вүлээ гэд тий. Бараг гэж ер нь таньж байгаа юм байгаа юм уу? За тэгвэл танилцуулчих. Зааж байгаас эхлэхгүй. За юугаа танилцуулах юм? Ер нь өөрийгөө танилцуулахгүй. Ер нь юу гэдэг за ийм залуу байна гэт тий. За яг эргэн тойрныхан бол ОЖ гэж дуудаж байна. Одоогор бол Erxis гэдэг технологийн компанид. За ер нь бол нэлээд том компани олон төслүүд байдаг байхгүй. Тухайн компани нэг төсөл болох Erxis Actem гэдэг. Тухайн төслийн project manager-ээр ажилладаг. Жирийн татвар төлөгч ийм л залуу байна да. За Тэмүүлэн гэвт. За намайг Тэмүүлэн гэдэг. Одоо би ч 20 гараад сайхан 20 хүрсэн юм уу? За. Тэгээ сайхнаас би Quantum Z гэдэг ер нь бол Actem-ийн үүсгэн байгуулад одоо менеж нэг жилийгээ гүйж байгаа. Тэгээд ер нь нэг Actem хажуугаар нэг удирдаад хажуугаар нэг хүмүүстэй нэлээд хамтарч ажиллаад. Тэгээд бас хажуугаар нь олон улсын яг cruise аяллаа компанид нэлээд түншилж ажилладаг. Нэг тиймэрхүү нэг сайхан өсөж явж байгаа залуу байна да. Миний хувьд. За. Ер нь бол яг манай подкаст хоёроо юу гоё чөлөөтэй шүү. Сайхан ярилцъя, үзэл бодлоо яадыг хэлээ те. Ер нь маш гоё чөлөөтэй ярилцж болно. Тэгээ бие бариадах юм ерөөсөө байхгүй. Зааж байгаа шүү дээ. Тэгээ олоо тухтаа нөгөө налаагаас сууд хитж байгаа ярьсан ч болсон юм. Тийм бие барьж байгаа шаардлагатай. Good. Quantum Z гэж ярьж байна те сая. За энэ асуултаас эхлэе. Яг яадаг crew байгаад байна? Ямар залуучууд байгаад байна? Үйл ажиллагааны чиглэл нь яадаг вэ? Тэ? Энэ асуултаас эхлэе гэж бодож байна. За Quantum Z-ийн хөдөлгөөрөө яадаг гэхээр би яг 16 тадаа нэг жоохон MLM салбар дээр ажиллаж байсан байхгүй. Манай ээж MLM дээр ажилладаг. Манай ээж бараан дээр нь ажиллаа. Би яг хувийн хөгжлөөр нь явчихдаг байсан. Тэгээд тухайн үед яг ингээл анх удаа хувийн хөгжилд ороод мөрөдөл зорилго нэтэр ингээл амар олон юм үзэж байгаа шүү дээ. Тэгэл ихэндээ гоё санагддаг байсан. Сүүлдээ амар давтагтаад ирсэн аахгүй. Одооны энэ нэг хөөсөрсөн хувийн хөгжлөд. Тэгээд 18 тадаа би квантмын шинжилгээ ухааны арай жоохон тарих судалтай холбож үзээд. Тэгсэн чинь миний ингээд сонсоод байсан тэр бүх зүйлсүүд яг л атгсан гашиг нэг болсон байсан. Ганцхан зүйлс байсныг олон тишээ таарсан гэсэн. Тэгээд яг quantum Z-аад үссэн гэхлээр ер нь бол залуучуудад арай жоохон баримттай тэгээд барьцтай мэдээллийг богино хугацаанд өгье гэсэн тиймэрхүү ер нь бол кривийг үсгэсэн гэж бодлоо. Хувийн хөгжил гэж quantum-ийн яг шинжилгээ ухаан дээр суурилсан. Тэгээд залуучтай илүү quantum-ыг ер нь бол нэвтрүүлэх санаатаагаар үсэн байгуулсан байна. Ожигийн хувьд сүүлийн үед нэг ингээд рил хийгээд байгаа тий. За зарим дээр бас жоохон бухимдалтай байгаад байгаа шүү байна тий. Шууд ингээд бухимдал би ингээд та нарт хэлчихье гэж байгаа л тий. Тиймэрхүү рилүүд маш хийж байгаа тий. Би бас ингээд байн үздэг байхгүй. Яагаад яг юун дээрээс зарим юм дээр нь яг юунд бухимдаад байна? Залуучуудын хувьд яг бухимдах шалтгаан юун дээр хамгийн их юм бухимдаж байна. Утаад хөгжлөө одоо окей за одоо болио тий. Тэгээ өөр одоо юун дээр ингээд байна. Энэ талаараас ярьж. Би харьцангуй гайг болцсон байна. Эвлэрч байгаа гэж байна. Нөгөө нэлээд том компани төлөвлөж байгаа учраас хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлээ цэгнэхгүй бол бас тий. Хэцүү. Одоо бол нэлээд яг стресстүүлж байгаа зүйл нь тэгэл дотрын асуудал байна. Чадварлаг хүний нөөцийн асуудал байна. За энэ дээр л одоо сүүлийн нэг жилдээ айгүй стресстэй л явж байна да. Татвар гээд ярьсан чи яалч тэгэл ус төртэй холбогдчихэ тий. Ер нь ожи өөрөө ус төр хэр сонирхдаг хүн. Яг гоо сонирхон ихээс илүүтэйгээр тэгэл байдаг зүйл гэж харж байгаа шүү. Ямар нэгэн нам зам бол дэмждэггүй. Зүгээр мөрөөрөө ажиллаа гэж татраа төлөв тий. Асуудлуудыг шийдэл. Ингээл юу гэдэг бодолтой л хүн байна да. За гэхдээ бас яг улс төрийг сонирхдаггүй гэж юусоо бас болтгүй юм шүү лээ. Залуучнаас бүгдээр бас тэгээ эн чинь бас яг яалч юу бидний оролцох ёстой зүйл шүү гэдгийг бас энэ дашрамд хэлчихэ. Тэгээд яг би саяны асуултан дээр бас нэг юм бодлоо. Хувийн хөгжил гэж яриад байгаа тий. Би бас яг заримдаа ингэж боддог байхгүй. Заавал ингээд хүн ингээд ямар нэг юм зүйлээс ингээд мотивашн авах ёстой юм уу? Заавал ингээд бүх зүйл дээр ингээд тий хөгжих ёстой, би ингэх ёстой гэдэг ёстой юм уу? Энэ дээр өрөнд хоёрын хувьд ямар үзэл бодолтой байд? За манай
Quantum-ас. За За Тэмүүлэнгээс л Тэмүүлэн юу яагаад ингэ залуучтай ингэ игнэндээ нэгтгэх гээд те ингэж байдیں۔ за одоо яг манай залуучуудыг харангууд яг надад ч тулгарч ирсэн алдаа гэсэн байхгүй. Яг үндэ яг хүнтэй яг яаж харьцах уу гэж хэлж байгаа юм л да яг. Одоо бид контентыг залуучууд нэлээд мэдэх байх. Одоо ингээд бид нар ингээд нэлийн контент хийгээл нэлийн мэдлийг ингээд онлайн сүлжээ буюу энэ нэг хурдан хүрэх сегментээр хүрээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүлээж авж байгаа тэр үндсгүүдийг бид нар яг өөрчлөхийн тулд албаар энэ хувийн хөгжил дутагдаад байгаамаа гэдэг яг гаргаж ирдэг гэсэн. Хувийн хөгжил байхгүй хүмүүсийг яагаад гэвэл ер нь бол ер нь монголчууд дийлэн хэрэг яагаад гэвэл арай нэг жоохон шүүмжил сэтгэлгээ арай ихсэн гэх юм уу залуучууд дээр. Одоо нэг attention гэж байгаа шүү дээ. Анхаарлын нэг төв нь 5-аас 3 секунд л ойртсон байна гэд. Гэх мэтлээ ер нь бол нэлийн тийм хувийн хөгжлийн жоохон баг буюу хүмүүс оролдохгүй байгаа учраас Монгол ер нь бол ийм байгаад байгаа хаа гэж би ер нь бодоод байгаа. Дотроо. Тэр ер нь бас заавал гээд байх ёстой гэж ойлгохгүй те. Тэгээ ер нь бол яг хоёр талаа 50-50 л байгаа. Нөгөө нэг education entertainment хоёр гэж байгаа шүү дээ. Entertainment нь эхлээд entertainment нь education-ыг даваад эхлэх юм бол тэр улс ер нь бол ингээд доошоо живж эхэлдэг гэд. Тэгэхгүй энэ хоёрын баланс нь ингээд зэрэг явахгүй байх юм улмаас яг нөгөө entertainment одоо маань залуучууд юу дуртай юм гэхээр хувийн хөгжил ихээсээ илүү менеж яг хошин шог UB comedy дуртай болчлоо. Энэ яаж ихэр entertainment-ийг ер нь дандаа трендэд байгаа гэсэн. Яг залуучуудын тэр нөгөө таашаал гэдэг сегментээр нь бөмбөгдөд байгаа улмаас яг энэ үсэд байгаа гэсэн бодолтой байна. Nice. Бас сонирхолтой юм байна тий. За Очигийн хувьд Асуулт нь юу вэ? одоо чи дахиж одоо сайн анхааралтай чи сонсоо. Би үл яг хөө ингээд за яг хөө ингээд мань бол ингээд бухимдаад идэг юм бохгүй юу. Одоо ингээд нөө залуучуудыг ингээд харангуут л ингээд заавал ингээд сайхан амьдрах хэвээр заавал ингээд баян болох хэвээр юм шиг те. Тэгэл заавал ингээд чийл ингэх хэвээр чи одоо яг одоо босс гэдэг шиг те. Ингээд байгаа заавал ингэх албатай юм уу гэж байгаа л асуулт байгаа шүү. Заавал хувийн ингээд төгс ингээд боловсролтой болоо ингээд төгс юм perfect хүн болох хэвээр юм бол гээд байгаа. Энэ тал дээр юу гэж бодож байгаа? За яг энэ дэр бас би нэг асуултыг л тамимаар л юм. Бид нэр өөрсдөө хүн тийм үү. Тэгвэл бид нар өөрсдөө яг хүний хийдэг юмыг яг хийж байгаа юу? Яг хүн шиг байж чадж байгаа юу гэдэг асуултыг би тамимаар байгаа байхгүй. За хувийн хөгжил гэхээр яг мэдгүй би яг тэр яг юу ч хөгжүүлэх гэдэг байгаа тэрийг бол сайн мэдгүй. Гэхдээ одоо яг ажиллаараа бас эргэн тойронд байгаа залуучуудтай шавнартай юуг би хэлдэм бэ гэхээр за тодорхой одоо 900-д pre-internet тийм интернетийн өмнөх 900 технологи хөгжихөөс өмнө үед бол бид нар одоо бизнес инновац гэж ярьдаг шүү дээ. Хүний нэг асуудлыг шийдэх. За тухайн асуудлуудыг ингээд шийдээд за бизнесүүд гарч иж харилцаа холбоог нэгтгэх за Facebook те за автомашины салбар за нүүрс хүчлийг багасгах Tesla гэдэг ч юм уу мэдгүй. Өчнөө олон бизнесүүд гарч ирээд инновац хийгээд одоогийн байдлаар ингээд миний бодлоор хандсан байгаа байхгүй. Hyper active үед ирсэн байгаа. За энэ үед яаж байгаа юм хэрэг хүний анхдагч хэрэгцээ буюу идэх, өмсөх за дулаан оромжинд амьдрах гэдэг ч юм уу. Энэ хэрэгцээнүүд хангагдаад ирэхээр хүн чинь өөрөө бодохоо болоод эхлэв байгаа байхгүй. Бид нэг хүний хийдэг юм хийхгүй байгаа байхгүй. Хүн ингээ хэрэгцээнд байгаа зүйлд ерөөс хүн бодох шаардлагагүй байгаа. Тэгэхээр зүгээр хувийн хөгжлөхөөс илүүтэйгээр бид нэр одоо ингээл өчнөө олон Монголын оюуны ахтай за STEM хөтөлбөр Gold Standard одоо ингээл RX ахтай ингээл өчнөө олон мянган хүүхдүүд орж ирдэг. Эдгээр зүгээр миний хэлдэг зүйл юу байгаа юм хэрэг бид нар хүний хийдэг зүйлийг хийе гэж яриад байгаа байхгүй. Бид нар зүгээр боддог бай, нухацтай боддог бай. Асуудал шийдвэрлэж байгаа. Бид нар ерөөс асуудал шийдвэрлэх болцсон байна. Ийм л юм ер нь бол хувийн хөгжил. RX сахтими ер нь бол жанжин чиг шугам нь ямар үед? Ер нь яг ямар жанжин чиг шугамтай яаж үйл ажиллагаа явуулж одоо ч сурагчтай тааж байна. Ер нь сурагчтай яг гол ингээ ярьдаг зүйл нь юу вэ? Яг юу л та бид нар ингээл за технологийн 900-д амьдарч जैन технологийн ур чадвартай байх хэрэгтэй гэл. Хүн болгон ярьдаг болсон байгаа. Гэтэл бид нар өөрсдөө нөгөө мэдгүй зүйлээс айгүй их айдаг. Мэдгүй зүйлээсээ цухтаад байдаг. Гэтэл яг Монголд өөрөө технологи гэдэг үгийг сонсохоор яг бидний ихэнх нь мэддэггүй.
Тэрнээс айж зугцдаг. Гэтэл одоо maybe 10 жилийн өмнө ч юм уу те англи хэл бол нэг давуу тал байлаа шүү дээ. Ажлын байрны ярилцлаганд орж нэг англи хэлтэй бол нэг ажлын байрны тэнцэж гэрч юм. Гэтэл одоо бол англи хэл гэдэг зүйл өөр ингээ хэрэгцээ шаардлага болсон байна. Яг энэ адилхан одоо нэг 2-3 жилийн өмнө ч юм уу мэдгүй. За 5-10 жилийн өмнө ч юм уу технологи гэдэг зүйл өөрөө давуу тал байдаг байсан. Одоо гэтэл тех гэдэг зүйл чи өөрөө зайлшгүй хүн болгоны мэдэх ёстой ур чадвар байдаг байхгүй. Яг англи хэл шиг. Тэгэхээр одоо залуучуудаа ямар философийн дагуу хичээл заадаг вэ гэхээр за асуудал шийдвэрлэгч бай. Яагаад гэвэл одоо за тэр код бичсэн за код байлаа гэж бодоход тэн дээр зөндөө олон багууд гарч ирнэ тийм. Тухайн олон асуудлуудыг ингээд кодыг шийдэх хэрэгтэй, асуудлыг шийдэх хэрэгтэй тийм. За үүнээс гадна өсөн дэвжих суралцах сэтгүүлтэй байяа л гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. Тийм л жанжин шугамын үед бол тийм байна. За Quantum Z-ийн хувьд бас нэг жанжин шугам байгаа тий. За бас сургалт ордог байсан уу тийм үлээ. Ингээд залуучуудаа нийлж байгаа л ингээд сургалт юм уу, лекц юм уу тий хилцүүлэг юм уу бас ингээд видеонууд байгаад тах шүү лээ. За энэ та нарын бас юу нэг гол баримталж явдаг юм нь юу вэ тийм бэ? За бид нар их яг анхандаа яг бид нар жоохоо яг ондоо шиг амар хүссэн ер нь бол залуучуудаас. Одоо яагаад гэхээр ер нь бол нийгэмд хоёр амар адилхан юмыг хуулбарлаад олон дэш амар цацаад тэрийгээ дахиж копидоод ер нь бол амар копи өнөд ер нь бол зөндөө өссөн байсан байхгүй. Одоо энэ хувийн хөгжлингүүд бид нар яг зөвхөн л нөгөө нэг мөрөөдөл зорилгоо ярьдаг шиг яг ийм олон зүйл болсон байсан. Тэгээд яг бидний жанжин шугам яаж хэлсэн гэхэлэр илүү залуучуудын цагийг хэмнэх гэдэг үүднээс бид нар яг одоо шин борлуулалтын хичээлингүүд ингээд шатлал за тэгэл онцгойрол нийтээ сэтгэл зүйнээр зөндөө зүсээд нь шүү дээ. Тэнгүүд бидрээс яг юу гэдэг гэхэлэр гандан сурвалжаад байгаа юм тэр. Яг тэгэхээр диск буюу яг хүний сэтгэл зүйн дээр нь яаж одоо manipulation явуулдаг юм, яаж одоо сэтгэл зүйн дээр тааруулж харьцах хэвээр юм. Тэгээ яаж хүнлэг байх хэвээр гэдэг юу нь бол нэлийн хүүдэд. Яг тэгэхээр одооны залуучууд нэг тийм яг сайн манай хүний хэлдгээр хувийн хөгжүүлэх юуг нь хөгжүүлэх гэдэг нь амар хүн бохгүй. Яаж гэхээр эмпати буюу яг хүнийг ойлгоод тэгээд тэр хүний одоо нэг алдсан хүн чинь юу нь бол амар өрөвч болчтой гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэрнтэй ялгаагаар бид нар яг юу гэдэг гэхээр амар эмпати их юу нь бол амар хүсдэг юм. Залуучуудад. За адилхан бид нар хичээж байгаа юм чинь би биенээсээ тулаад дэшээ гарах ёстой шүү гэдэг тэр мотивашныг юу нь бол үрээллээрэн шахаад өгчдөг гэсэн санаа. Эмпати өгнөхээр одоо яаж өгдөг гэсэн үг? Эмпати ч одоо хүнийг юу нь бол ойлгох сэтгэл зүй шүү дээ. Тэнгүүд бид нар яа тэгэхээр дотроо ер нь бол дандаа лекцэр өвчтэй. Одоо тэр хүнийг шууд самбар дээр гаргаад одоо трендж жагаад тэр хүнийг одоо жишээ нь нилийн ингээд хэцүү байлд орно шүү дээ. Уусаа маань одоо ярьж байгаа юм чинь. Тэгээ тэрэн дээр нь бол трендсээр агаад тэгээ гаргаж ирдэг гэсэн санаатай. Байгаад байгаа. За яг хоо одоо яриа одоо амар гой сонирхолтой болох юм шиг байна. Яг хоо би яг ингээд хоёрын яг зааж байгаа хичээлийг нэг ч удаа үзээгүй те. Би зарим талаараа бас буруу юм ярьж магадгүй. Асуух гэдэг асуулт нь болохоор одоо сүүлийн үед ингээд нэг рил залуучууд яг амар гой хийж байна те. Гарч ирэл за гой юмнууд нь болохоор за залуучуудаа ингэ хэрэгтэй нийтүүлээ. Ингэж босон, ингэж хөгжий. Би яг энэ ташиндаас нэг төвгөөгээд ахыг салт өөртчтэй. Төвгөө ахын яг гоё л тоо ингээд гоё байна те. Гоё. Одоо яг юу гэдэг мэдгийг сайн мэдэхгүй л байна. Хоёроос асуух гэдэг асуулт нь болохоор сургуулаа хаяа 3-4 жил тэнд ингээд юу их гээд байгаа юм бэ? Тэ? Борлуулалт тий, тэ? Ингээ мөнгө ол гэдэг юм комент хэлэх гээд байгаа ч магадгүй би бол тэгэж ойлгоод байгаа шүү. Хоёрын хувь тэрийг үдэ яаж хүлээж авч байгаа? За би бас тэрэнд нь орооцолтод явж исэн үнэ нөө ер нь бол. За. Эхэндээ. Окей. За. Matrix те. За Matrix-аас гар. Тэгээд ер нь сургуулийн бол диплом ер нь бол хоёрын цаасчтай ажилд орох тасалбар байд юм аа. За бис бас нэг хөрцөн явж илөө. За тийм баг таваараа гэлээ. Нараа өөрөө скил гэл. Тэгээд би яг өөрөөр дээрж байгаа далцсан нохгүй байсан Quantum Z дээр. Ер нь бол Quantum Z миний хамгийн их юм сурсан бүтээн байгуулсан нэг хэсэг байсан. Тэгээд юун дээр алдсан ихлээр хүн ингээд яг санийхаараа ингээд явж болно. За би хичээж чадах юм байна. Би сургууль хэрэггүй мэн ингээд явж яваад яг юмаа дараагийн төвшин гарах дээр актив мэдлэг гэж байгаа шүү дээ. Тэр зүйлс дээр яг очиод зогсчтой юм бэл. Ямар ч зүйл байхгүйгээр. Тэнгүүр тэр зүйлсүүдийг нь өгдөг яг тэр нэг дараагийн төвшин гарах тэр мэдээлүүд нь хаанаа байгаа гэхээр нөгөөний их сургууль байгаа байхгүй. Нөгөөний диплом гэдэг зүйлсээр. Яг гоо диплом гэдэг зүйл яг гоо манайд ингээд
ажилд ороход хэрэгтэй зүйл болно нэтэрэ гэж ярьж байгаа гэсэн яг нийгэм дээр гараад би боловсрсан үр шүү гэдгийг нотлох бичгээр болчихж байгаа байхгүй ямар нэгэн зүйлс дээр. Одоо жишээ нь би энэ хүний хажууд дипломгүй байлаа гэх юм бол энэ хүн дипломо гараад ирвэл би ингэ чимэг болж штэ. Энэ хүн батлах ёстой зүйл байгаад байгаа учраас яг тэр зүйл уусаа нийгэм даяараа хэрэгтэй гэдэг нь үзэл бодолтой байх тохиолдол байгаа. Заавал залуучууд академи мэдлэг гэдэг зүйл хэрэгтэй шүү. Түүнээс бол энэ тархиугаад мэдрэмжэндээ тоогож байгаа мэдээлэл бол зөвхөн хөөсөрлөн байл. За окей. За хаач игээд. За дахиад асуултаар л хэлмээр л байна. Зорилго нь юу юм те? Их сургуулийн яг зорилго нь юу юм? Юу бол хоёр юу гэж бодож? Яг би бодо санал бодлоо хэлж болох уу? Ямар гоё 6 дугаарын турш надаас анхудаа асуултсуулаа тийм. Бизнес эмпати. За окей. Би яг ингэж асуугаасаа гэж боддог гэсэн байхгүй юу? Би бол энийг бүр ямар тэнэг юм ярьд юм бэ гэж үзсэн. Ягаад тэгэхээр манай Монгол юу н үйлдвэрлэгч орн биш шүү дээ тий. Үйлдвэрлэж байгаа зүйл юу байгаа лээ? Байгаа тий. Гэхдээ ингээд тэр залуучууд ингээд боловсрохгүй ингээд одоо тий ямар одоо тэр академик мэдлэгийг аваагүй байж ич бүгдээрээ борлуулалт хийгээд тий одоо бүгдээрээ ингээд бизнес хийгээд за одоо бизнес гэж ярих нь бас зөв ч юм бууч юм да. Одоо нэг барааг аваад зараа тэндээс ашгаа олоод ингээ амьдраад байвал ганцхан 8 юм шиг. Монгол улсын дараагийн түвшинд яах вэ те? Одоо ингээ үйлдвэрлэхгүй бүх 3 сая хүн бүгдээрээ ингээ биенийхээ ямиг аваад зараад ингээл мөнгө нь голдоо эргэлдэх юм бол гэж би бодоод байгаа. Тийм болохоор яагаад ийм юм ярьж байгаа юм болоо гэж бодож бас миний бурууч гэж магадгүй. Тийм болохоор бол миний хувьд бол би ер нь сурах нь зөв баха гэж үзэж байгаа. Тийм. Тэгэл сургуульд сурахгүй гэдэг чинь тэгээ сүүлийн 100-ны хамгийн маргаантай сэдвүүдийн л нэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бид гурван жижиг нэг өрөө дотор ороод ярилцах бас энэ том сэдв байхгүй тий. Одоо энийг үзэж байгаа нэг хүний доор юу хүүхдүүдэд буруу юм сурталчлаа та. Тэ гэдэг чинь. Хөөе одоо тиймэрхүү юмнаас ч дайхаа ирсэн шүү дээ. За Сайкогийн тэр бизнес хийгээд ингээд мөнгөө дотроо эргэлдүүлээд гэдэг тэр яг би ингэж боддог байхгүй. Бизнес гэж өөрөө яг юу юм бэ гэхээр тухайн хүний нэг асуудал шийдвэрлэх юм байгаад байгаа байхгүй. Ямар юм бизнес гэж хэлээд байгаа юм бэ гэхээр тухайн хүний цагийн мөнгөний нөөцийг ингэж бид нар хэмнэн чадаад байвал энэ өөрөө бизнес байгаа байхгүй. За дахиад хэлтээ. За цагийн мөнгөний нөөцийг нь хэмнэж чадаад байвал цагийн мөнгөний нөөцийг хэмжиж байгаа. За UB Capital шиг авалт амар гоё технологи гараад ирсэн юм тийм. Тэр хөгжүүлэлт нь бол маш сайн шүү дээ. Ерөөсөө гацдаггүй. За бид нэр хэдэн жилийн өмнө бодъё л та такси өрөх гал гадаа зогсож хахад за хүчирхийлэгч нэг такси нээж олооч хахад таарчих үү тий. Найз охин их нэртэй санаа зовдөг ч юм уу тий. Гарал үүсэл нь тодорхойгүй нэг ийм таксин суугаа явчихдаг. За тэгээ гадаа ингээ хүлээн идэг чи өөр ингээ нэг цагийн юм байгаад байгаа байхгүй. За өссөн үедээ нэг жолооч нар үнэ нэмдэг ч юм уу тий. Энийг шийдсэн өөр ингээ хэлэл UB Cab байдаг ч юм уу. Хүн ажиллаа ингээ шууд таксигаа дуучуулж чинь тий гэдэг ч юм уу. За энэ бол ингээ бизнес байгаа байхгүй. Тэр урдаас оруулж ирээд юм зарах марах тэр бол зүгээр нэг юм fucking 8 байгаад байгаа. Нөө нэг яг түрүүний хэлдэг ганцхан 8 шиг байна. Тийм ганцхан 8. Ерөөс ингээ асуудал шийдвэрлсэн ингээ юм байхгүй байгаа байхгүй. За буцаад их үнцэн асуулт руу ороход их сургуулийн зорилго нь өөрөө яг юу юм бэ гэж асуухаар энэ дэр би юу гэж хариулаад байд юм гэхээр тухайн хүнд хүний нийгэмд тухайн улс орны эдийн засаг тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх бүтээн байгуулалтад оролцоход хувь нэмэр болох тухайн ур чадрыг олох байдаг байхгүй. Бас мэрэгжлийн боловсон хүчний бэлтгэх тий. За гэтлэр штэ. Ингээл одоо бодолтой Америкт бараг 4-5 сая ингээл ажилгүй их сургууль сураагүй залуучууд байна. За Монголын одоо хэдэн хүн ч яг их сургууль сураагүй залуучууд. Тэд нар яагаад сурахгүй байгаад ингэж бас бид нар асуух хэрэгтэй л дээ. За энэ дэр яг би зүгээр амьдралын туршлагаас одоо ингэ зөндөө бол ажлын байрны ярилцлаганд орж ирж байгаа залуучтай уулзахаар за мууис төгссөн залуус байна. Хүмүүнлэг шүтээс whatever ингэ зөндөө олон гой сургалт төгссөн хүмүүс байна. Гэтэл тэд нар ажлын байран дээр байдаг анхан шатны ур чадрыг суралцж чадаагүй байдаг. Багаар ажиллах чадвар ч юм уу тий. Үгүй одоо бүр тэр чинь hard skill авах гэдэг шүү дээ сургуулиас тий. За нэгтлэн ороод ирлээ гэж бодоход за санхүүгийн тайлан тооцсон байхгүй мэл. За бүхлөд ингээ мөсийн 4 жил одоо софтверээр сурцсан инженер гэдэг ингээ нэр том ял авцсан сурагч. Орж ирээд энгийн багийг харж чадахгүй, энгийн хөрвүүлтийг хийж чадахгүй. Кодер болоогүй байдаг байхгүй. Гэтэл одоо бид нэр одоо юу гэдэг чинь нэг юм судалгаа хийдэг шүү дээ.
1920 оны үед гэлээ 1820 оны үед за Америкт ингээд стартапуудын дундаж амьдрах хугацаа нэг 100 жил байдаг байсан тий. Гэтэл одоо нэг 20 30 жилийн ингээд шаталтай тухайн ингээд нэг бизнес ингээд насчил өөр ингээд багасаад байгаа байхгүй. Одоо бол ингээд баг дунджаар нэг 3 жил байгаа гэдэг бизнесийн амьдрах хугацаа. Тэр нь өөрөө юу байгаа юм нөгөө инновац өөрчлөлт гэдэг зүйл байгаад байгаа байхгүй. Тэр өөрчлөлт гэдэг зүйл өөрөө хаанаас гарч ирээд байгаа юм гэхээр яг ажлын байран дээр асуудал шийдвэрлэж байгаа тэр нөхдүүд хийгээд байгаа байхгүй. Гэтэл яг их сургуулийн хөтөлбөр тухайн их сургуулийн дадлагжих хөтөлбөр, суралцах хөтөлбөр онлон яг энэ одоо технологийн 90-100-д энэ амар өөрчлөгдөж байгаа бизнесүүдийн хөгжүүлэлт, менежментийн өөрчлөлт, бизнесийн өөрчлөлтийг дагаж хувьсаж чадж байгаа гэдэг гол асуудал байгаа байхгүй. Хөтөлбөр өөрөө дагаж сайжрахгүй байгаад байгаа. Тэрийг сайжраагүй юм найлтын сурцсан 4 жил сураад төгсгöd тэр ур чадвар найлгүйшээ хоцорцоо 2-3 жилийн өмнө байдаг зүйл чинь. Энэ гэхдээ нөгөө сургалтын системтэй байгаа гэсэн үг. Энэ бол цэвэр сургалтын системтэй холбоотой. Одоо ингээл Монголд харалтаа таад их сургууль болон хувийн хвшлүүдийн хоорондын холбоо хэр байгаа. Хүүхдүүдэд дадлаг тэгэл гаргаа явуулцдаг. Гэтэл тэр яг мань нөхөр бол яг дадлаг тэр гараал ах чинь цай кофег зөөсөр аваад явдаг тий. Саяхан манай дүү аха танай компанид юу дадлаг авах уу оюут авах уу гинэ. Тэгсэн чинь ах нь мэдэхгүй нас асуугаад санхүүн чиглэлээр сурдаг дүү байхгүй. Тэгсэн чинь болно гинэ ахын төгсөн чинь шахаа очоод тэгээд цаг кофе зөөгöd ахгүй сте гэж надад сухаар. Яг нэрээ тэгдэм үгээ. Би мэдэхгүй би бол тэгс цаг кофе мофи зөөдөг нэстэ үнэхээр мэдэхгүй болохоор нэрээ л яг ийм л байт юм бахтай гэж бодож байгаа хэрэг те. Зөв шүү дээ. Тэгээд яг базаад хэлбэл тэгээд их сургуулийн хөтөлбөр тухайн боловсролыг эзэмшүүлэх хөтөлбөр өөрөө цаг үеэ дагаж хувьсаж чадахгүй байгаа тийм. Тухайн төгсөгчдийг ч гэсэн одоо хувийн хвшлийн компаниуд гоё дэмжих, хөгжүүлэх энэ залуу өөрөө Монголын ирээдүйд бүтээн авчрах хүн шүү гэдэг өнцгөөс харахгүйгээр байгаад тэр ингээс нэг бичиг цаасны ажил хийлгүүлчих гэдэг ч юм уу тийм. Гэт нэг ашиглаад хайчих гэдэг бодлоо байгаа. Үүнээс гадна бас миний бодлоор нөгөө залуучууд их сургууль сурахгүй байгаа шалтгаан. Бид нар чинь ингээл ажил хийгээд тодорхой хэмжээний хүн бас өөртөө ингээд нэг мөнгийг цагаараа худалдаж авах гэдэг шүү дээ. Гэтэл өөрөө нөгөө мөнгө олно гэдэг зүйл чинь одоо айгүй амархан болцсон. Би ингээд fucking 5 6 жил инженерээр сураад дахиж ингээд 5 6 жил ингээд дадлагчаад ингэж би нэг юм цалинтай болох юм уу? Одоо гялс нэг рeel хийгээд те. Эсвэл гялс нэг ингээд нэг юм YouTube хаягтай болоод ингээ явчих юм уу? Бид нар бол тэр хоёр дахь нь сонгохгүй. Яг л хүн ингээд угаасаа л тухтай байдалд дурлдаг. Хялбар амар аргаар л ингээ мөнгө олохыг хүсээд байдаг тийм. За тийм байна. Окей. Яг би бас нэг юм нэмэт хэлж нөгөө нэг залуучууд заавал бас их сургуульд сур гээд байгаа юм бас биш шүү те. Одоо нөгөө нэг амар гоё үнсэнтэй мэрэгчлүүдийг сонгохоо болчих. Энэ дээрээс бид хоёрыг яагаад гэж байгаа юм болоо гэж би хэлж асуух гээд байгаа шүү. Одоо чинь гоё юу одоо юу гэдэг одоо том машин механизмын операторууд байна те. За өөр юу гэдэг одоо гоё гагнуурчин ч юм уу те. Ийм мэрэгчлүүд яагаад юусоо олж харахгүй сонгохгүй байгаа юм бол за аргагүй шүү дээ. Монголд зах зээлийн салбар нь хөгжөөгүй юм чи яасан. Одоо ингээл та нар ажиллах нөхцөл нь хүнд байдгүй эсвэл яг юунда байд. Одоо бодлоо за автомашины инженер хүн гэл бид хоёроос асуугаар хоёрын тархинд ингээд нэг юм зураг л бууж байгаа шүү дээ. За мэдгүй одоо гар хуран тоос шороотой маасалтай болцсон. Ингээл нэг урагдсан ядруу хувцастай явдаг гэдэг ч юм уу тийм. Хин ийм болохыг хүсэх юм. Тэгэхээр ингээд яг тухайн салбарын өөрөө хөгжилтэй шууд энэ хамаарат байгаа байхгүй юу? Тэмүүлэн гэвд. За яг энэ одоо хүнд мэрэгчлүүд байгаа шүү дээ одоо оператор ч юм уу те. Барилгач ч юм уу яагаад залуучууд энийг сонгохгүй нэхэр залуучууд сайн нэгдүгээрт уусаа хэлсэнчлэн яг амар аргаар мөнгө олох тийм төлөвлөгөөтэй. Ер нь бол тийм мотивацтай яваад байдаг шүү дээ манайхан ч. Бүгдээр одоо бит ч юм уу ямар нэгэн тийм зүгээр сууж байгаа сайхан мөнгө олохоо битээ залуучууд болцсон байна. Нөгөө талаар яа гэхээр арай жоохон нөгөө нэг юм хоёр заагтмал юм хоёр ертөнцтэй амьдраад байх юм уу? Гаднаа нэг өөр байх сонирхолтой, дотроо нэг өөр бачк хоёр яваад байдаг. Гаднаа гоё харагддаг мөртлөө дотроо нэг өөр бачк амьдрдаг гэсэн үг юм бол. Ягаад ингэж яваад байгаа гэхээр эн чинь нөгөө нэг ер нь хувийн бас нөгөө юу дотор л орж байгаа юм л та. Монголчууд амир тийм нөгөө баян харагдах дуртай. Залуучуудных гангаа харагдах дуртай. Тэгээ дотроо яг үнэндээ мөнгөгүй яваад байдаг. Энэ яг юу болоод ихээр өсөө
энэ хоёр зүйлийг ингэж холбож өгч чадахгүй байна л гэсэн санаатай холбоотой байна. Би одоо нэг өөрийнхөө загнаатай гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ. Ер нь бол өөрийнхөө байгаа ч энэ дээр гэдэг. Өөрийнхөө байх дургу тэгээд амир доторх асуудлаа манайхан нуудаг болчиж тэгээд халтар явж байгаа байчиж халтар ажлуудыг тоохооч болж. Миний үед яа тэгэхээр манай одоо замын компьютер ажиллах байхгүй. Өөрөө нь хувьда техниктэй. Тэгээд би өмнө жил явлаа сайхан дадлагаар. За тэгээд бас рил хийлээ хөөхөн. Гадаа юун дээр очиад. За ингээд залуучууд ингээд тостоо хувцастай, тос шорон толигдоод мөнгө болж болдсон шүү нэтэрэ гэдээ ярьсан чинь манайхан тэгэл ах нарын ч гэж ах нар манай залуучд гэж чи мангар уцаа юу чаддаа ингээд бас л нөгөө нэг шүүмж сэтгэлийг нь ажиллаад эхэлт юм байлээ. Тэгэхээр энэ дээр ямар залуучуудыг яаж хандаад байна гэхлээр ерөөсөө галанцаг тэгээ нэг гадна галанцаг дотор паланцаг гэж байна шүү дээ. Яг тэр жишээл ер нь бол болоод байгаа гэдэг санаатай. Би нэг яг бодит кейс хэлээ. Яг найзынхаа нэрийг дуртахгүй. Манай найз бас те хотын төвд сайхан овслоод гоё ажил хийдэг залуу байдаг. Өдрийн цалин нь хуваагаад бодохоор 85 мянган төгрөгийн цалинтай. Тэгээд өдөрт авч иддэг хоол нь 30-аас 40 мянган төгрөгийн хоол. Өдөрт нэг кофе авдаг. Тэр нь 10 гаруй мянган төгрөг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өдөрт 85 мянган төгрөгийн цалинтай хүн 40-50 мянган төгрөгөөр зүгээр л хоол кофе хоёр авчлаа те. Өдрийн цалины 20-30% доторт явлаа. Тэгээд чи янда юу хийгээд байгаа юм бэ гэхээр энэ гоё ажил штэ янда те. Энийг ингээ найзтайгаа орой ингээд ийш энэ хүүхдийн зуураа ороод пив уухад ойрхон байд юм аа. Ажлаасаа ингээ авч байгаа юм юу ч байхгүй. Зүгээр л гоё кофего бариад гоё хоолоо идээд тэрийг инстаграмдаа хийгээд флекстэй байж бол тэр нь л гоё болсон. Яг би энэ шууд найзтай хэлсэн л таандаа наач арай биш ухаа тий. Чис арай өөр талаар нараад үзээрэй гэд шууд хэлсэн. Тэгээд ийм юмд бас залуучууд маань амар их шуураад байгаа шүү. Сая битийн талаар ярьлаа шүү дээ. Тий. Яг одоо бас битийг ингээ зарим нь ингээ зөвтгөл буруутгал байна. Хоёр хувьд ер нь юу гэж үзэж байна энийг? Саяны шийдвэрийг. Ер нь бол тэгээд амархан олцсон мөнгө тэгэл буцаал амархан л гардаг л жамтай л байт юм билээ. Би бас сүлд нэг үзсэн юм уу манай таньдаг хүмүүс ч байна. Яг ингээл угаасаа нэг битчих уусаа цаагаараа хүнийг хүнд амир өгж байгаа юм шиг авдаг тийм системтэй ажилдаа гэдээ батлагдсан байлаа шүү дээ сэтгэл зүйн тоглолтууд дээр. Яаж яг ихэнх хүмүүс ингээд өгөөд идэг битийн систем нь. За окей. Ингэж өгж жагаад за би их мөнгө тавих юм бол ихийг авах юм байна гэсэн сэтгэл зүйндээ шууд уруу татчихагаад сүүлдээ их мөнгө тавингууд шууд тэрийг нь ер нь бол халгадаг тийм системээр ажилтсан юм байлаа. Битээ өгдөг юм. Тэгээ түрүүний сая хэлсэнчлэн яг таашаал гэдэг байгаа шүү дээ. Нөгөө 80К-гийн залуу ингээд сайн амьдраад байна. Одооны залуучууд бас нөгөө нэг таашаал ад жаргал хоёрыг яллахаа болцсон юм билээ. Яаж яа гэхэлэр гоё үд заах ад жаргал надад авчирна. Хоол идвэл угаасаа таашаал шүү дээ. Тэр зөвхөн ад жаргал биш. Тэгэд бусдаас илүү амьдрах чинь ер нь бол таашаал байгаад мөртлөө ад жаргал биш байгаа байхгүй бас. Нөгөөх нь ад жаргал гэдэг чинь юугаар хэмждэг вэ гэхээр нөгөө нэг дотоод гадаад байдалтай бас нэг толгойтой юм билээ. Нөгөө нэг ангашаа ингээд хоёр талд гаднаа өөр дотор өөр амьдарч байгаа нь ер нь бол ад жаргал баг олддоггүй шахуу төвшөнд ер нь бол амьдард юм байлаа. Тэгэхээр ад жаргалын манайхаа яг дотроос л хайхгүй бол ер нь бол гаднаа тэр сонголт хийж байгаа бүгд ч ер нь бол таашаал байгаа. Тэгээ таашаал дээр нь хүмүүс хамгийн гол нь тоглолт гэж мөнгө олж байгаа. Тэр бити утсан ер нь таашаал гэж байна. Тий. Очиг гэвэл яг оо бит ч яг асуудал биш байгаа юм л та. Би яг хайлт сонсон нөгөө бит одоо бит гэдэг юм олон улсын компани биш үү? Тий. Зөв 1xbet. Тий, олон мэдхгүй одоо тийм компани ч юм уу эсвэл хэд орсаал манай найз хэлэхдээ болохоор эд орс залуучууд байдгаа л гээл нэг юм ярих юм тийм. Мэдхгүй л дээ. Гэхдээ орс залууч шүү дээ. Тийм эсвэл бас нөгөө талаараа ингээд харахаар гоё e-спортын бас нэг цаана гоё том тий орг яваад байгаа юм шиг тий. Одоо дэлхийн том мундаг багуудыг дандаа л энэ бас битний компаниуд спонсорлж байгаа юм шиг тий. Яг оо өмнөх хэсэг рүү буцаа зүгээр ягаад бид нэр бит рүү шуураад байгаа юм бэ гэдэг асуултыг л тамиарлаа л да. Ягаад ингэж амар бүүнөрөө бит рүү. Энийг бол би шууд хүний хэрэгцээтэй холбомоор байгаа байхгүй. Нөгөө ингэдэг юм байлээ л дээ. Бид нэр хэрэгцээ хангагч гэж нөгөө боддог, юм бүтээдэг. Одоо нэг эдийн засгийн нэг тухайн нэг жирг нэг юм бүтээмж гаргах гэдэг шүү дээ. Гэтэл бид нар нөгөө өдрийн хоолоо олж чадахгүй, машинтай байж чадахгүй, нөгөө эрүүл агараар амьсгалж чадахгүй.
За ингээд санхүүдэд болохоор нэг хэрэгцээнд хангаж чадахгүй байхгүй. Тэр нөгөө ийм үг гэдэг шүү дээ. Амьдралынхаа утга учирыг олж чадаагүй хүн нөгөө таашаалаар амьдралаа дүүргэдгээ гэдэг нэг юм үг байгаад идэх. Утга учраа мэдэхгүй байна. Өдөрдүүлдэг. Утга өгөөгүй байна. Ягаад гэвэл тэр хүмүүс хүмүүсийн буруу биш байхгүй. Ягаад гэвэл тэр хүмүүсийн анхдагч хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тийм. Утгагүй байгаа тийм. Ажил нь өөртөө дарамтдаг үү тийм. Ингээд бодохоор хүн ингээд мэдээж одоо юм квантум сэтгэл зүйн судалж байгаа хүн бас мэдгүй л гэдэг тийм нөгөө допамин гэдэг ингээд зүйл байгаа дэр шүү дээ тийм. Энд ингээд допамин ингээд их мөнгнөөс авч болж байна. Гоё арх пив тамхинаас авч болж байна тийм. Тэр энийг бас ингээд бетээс аваад байна. Утга учир байхгүй байна. Залуучууд нь зориг мөрөөдөл гэдэг зүйл байхгүй байна. Тэгээд гол нь эргцүүлэл хийж чадахгүй л байгаа юм л да. Нэг олон талаас мэдээлэл аваад харьцуулт тэгээд эргцүүлээд за энэ яг бетнийг үний юм уу, худлаа юм уу, хэрвээ би бет хийхэр бол за энэ бет дээр яаж хожих юм. За ингээ магадлал ингээ дата цуглуулад ингээ харьцуулт хиймээр байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд бид нар ерөөсө бодохгүй. За окей, найз нэг мэдгүй 2000 төгрөгийг 200 сая болгочлаа гэж бод. За окей. Шууд орё гэдэг. Ерөөсө бодохгүй байдаг байхгүй эргцүүлэхгүй. Би 2000 төгрөгийг 200 сая олгочлаа. Хоёр шууд ороод ирнэ гэж ба. Тийм ер нь тийм. Залуучууд бол тэгж л орж байгаа гэж би бодож шээ. Яагаад шууралаа гэхээр. Бас байж магадгүй те. Ингэт юм бэлээ нөгөө бас хүмүүс алдснаа ерөөсөө ярьдгүй юм бэлээ нэгэндээ. Найзууд ялангуяа. Амар их мөнгө алдсан бүртлэл олсноо л ингэ найздаг. Үш найз нэг хүчтэр тэдэнд өрхтөө ороод тэд болгоод авцсан шүү дээ. Тэ? Яагаад нэгэндээ алдснаа ярьж болдгоо юм бэ те? Нөгөө талаараа миний хувьд бол би ерөөсөө бети дэмжиг шүү. Зүгээр би ингэж бодохгүй. Би бас нэг допамин ялгаруулмаар л шүү дээ. Би бас таашаал авмаар шүү. Би ерөөсөө өөрөө амар гоё спорт үзэх дуртай. Хөлбөмбөг сакс үзэх дуртай. Дэмжиж байгаа баг дээр багхан бооцоо тавиад үзэх надад бол гоё идэх байхгүй. Тэ? Яга алдсан ч би тэр харамсахгүй. Гоё багаа дэмжиж жижигхэн бооцоо тавихаар илүү сонирхолтой юм шиг те. Тийм учраас яг энэс олж хэдэн тэр бүм төгрөг Монголоос гарсан гэлээ. Хэдэн сая доллар гарсан гэлээ. Тэрээс амар аюултай тоо харагдчих шиг үлээ. За тэгээд энэ талаар сэдвийг бас дуусгая. Бид нар бас буруу ч юм ярьж иж магадгүй, зөв ч юм ярьж иж магадгүй те. Мэдхгүй шүү дээ тий. Бас нэвтрүүлгийн спонсор одоо бас таарт танилцуулчмаар байна. За манай компани юм SV компот гэх компот байгаа. За би өнөөдөр таарт болохоор бэлдээд гүзээлцэн болон чангаанцных нь бэлдсэн байгаа. За ер нь жимс хэр хэргэлдэг вэ? За өдөртөө бол нэг банан олцоолтой шүү. Тийм үү. Тэмүүлэнгийн хувьд байгаа бас хэрэглэхгүй байх. хэрэглэх үү. Би юу яг зүгээр нь олдчихвол иддэг. Тэгээ одоо ялчгаа компани дотроо ажиллаж байгаа болохоор нэг айц Бас би авахгүй тийм шиг байна. За энэ компотны хувьд болохоор юу байхгүй юм? Сахаргүй. Тэгээ би одоо бас нэг подкаст албан дээр л хэлт юм да. Хоёр ер нь сахар хэрэг л. За тэр чинь ер нь бол яг ер нь бүх юмний ер нь их усэр байсан байлээ шүү дээ. Сахараа. За энэ гэдэг юм байна. Компотыг одоо хийхдээ яг сахар ашигладаг. Сахар орлуулж ашигладаг. Эсвэл жимснээс гаргаж авдаг сахар ч юм уу гэж байд юм байна те. Тэр нэг компотонд оролцох боломжгүй болсон жимснүүдийг үйлдвэрлэлийн аргаар гаргаж авдаг сахар ашигладаг компот шүү. Тэгээ тийм болохоор ямар ч сахаргүй жимснээс гаргаж авдаг сахар ашигладаг компот, эсвэл компоттой баярлалаа. За тэгээд хоёр алинаас нь идмээр би бас хоёрт хийгээд үгүй. За энэ манго юу? Энэ чинь юу? Тоор. За тоороос нь авъя та. За цэлцгнээс нь авч тоо. За бид хоёрт бас хийгээд өгөө. Тоор. Ооч ер нь шар өнгөтэй жимсэн дуртай байгуу юу? Шараа. Бан чи өдөөс нэг банан. Банан уу? Итгэд ухамсаргүй үйлдэл маань тийм байлгүй. За баярлаа. За. Үзээлцгэн те. За ингэж. За баярлалаа. Яа. Өөрөөс чипс дээр бас манай юунд ч пампан чипс бас олцож байгаа. Чипсийг бас ингэ задлаа тавьчих те. Хамаагүй идэж ууж мууж байгаа манай подкаст
юусан хамаа байхгүй шүү тиймэрхүү ингээд. Одоо нэг пивэл гэдэг юм байна. Тэ. Баажи ялалч байгаа шүү. Пив угаал хоол идэл яриад байдаг тий. Ойрын зүгээр одоо ингээ харж байгаа юм байгаа бохт хоёрт тий. За нэг одоо ингээд манай ингээд сургалтын төв ч юм уу эсвэл миний ингээд манай ингээд баг хамт олон за эсвэл би ингээд нөгөө ярьж байгаа залуучуудтайгаа дараагийн юм түвшинд ийм юмд хүрэндэ гэж үзэж байгаа зүйл нь хоёр хувьд юу байгаа вэ? Оож байгаас эхэлж. За би ихтэй чиг. За. Ер нь Quantum Z Academy ер нь дараагийн ингээд та нарын хийх гээд тавьсан зорилго чи юу вэ? За би тэдний хувьд болохоор яасан гэхээр ер нь бол өмнө жилжингаа ер нь цахан явсан. Нилээн ингээд залуучтай зөндөө уулзлаа, community-ч үслээ. Тэгээ миний анзаарсан нэг зүйл нь юу байсан гэхээр яг бидний хийж байгаа зүйл бас бүтээн байгуулалт мөн байна уу гэдэг дээр бас акцент өгөх хэрэгтэй юм байна. Өөрсдөн дээр асуулт тавьсан гэсэн үг тийм. Өөрсдөн дээр ер нь нийгэм да яриад л ер нь яг бүтээн байгуулалтыг Монголд хийж чадж байгаа юу гэхээр ер нь хувийн хөгжилч бай, ер нь гадуурсаж байгаа юмнууд байхгүй байгаа. Бүтээн байгуулалт юу хэлээд нэхлээ тэр улсад одоо нэг баригдахаар зүйл ч юм уу те зам ч юм уу эсвэл барилгах ч юм уу. Тэдний бүтээн байгуулалт гэдэг гэж хэлээд байгаа мөртлөө бидний ярьж байгаа зүйл яг бүтээн байгуулалт байж чадаад байна уу гэдэг дээр би нэлээд тийм том ер нь асуултанд унсан. Тэгээд нэг сараас мэдээч ер нь бол яг хүн өөрөө хөгжсөн цагт хүрээлэн томорноо, хүрээлэн хөгжнөө гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэгээд бид нар нэлээд өөрсдөө баг хөгжиж гисэн тиймэрхүү цензур тавьсан байгаа даа. Одоо доторх хүмүүстэй. Тэгээд миний зүйлс болохоор одоо 8 сард ер нь Италийн Ром руу очиж сурахаар нь бол төлөвлөсөн байгаа даа. Визэнд ороод явж байгаа юм. Тэгээд ер нь энэ жилийн хамгийн том нөх юм бол би яг бас найз охинод орчаад. Манай найз охин бит хоёр нь одоо нэг 2 жил болж байгаа байхгүй. Тэгээд аялна гэдэг амар сонирхолтой бит хоёр. Өмнө жил яг бид нар Актамаараа 5 сард Турк, 100 сард Манжуур, 8 сард Бээжин гэдэг ер нь бүр явж өгсөн. Тэгээ энэ жилийнхаа ер нь хамгийн томоор нэг cruise line хөлгүүдээр явъя гэсэн нэм төлөвлөлтөй байгаад байгаа. Ер нь бол энэ жилийн хамгийн том нь нэг нь өөрөө гадагшаа сурах, нөгөөх нь ер нь бол найз охинтойгоо cruise-аар аялах. Асар зоригтой байна. Quantum Z-ийг гэх юм бол ер нь бид нарыг өөрсдөө хөгжсөний дараагаас залуучуудаа илүү яг алдан онооны туршлаган дээрээ илүү зөвлөгөө өгөө гэсэн санаатай ер нь болсон байгаа. Ер нь бол тэгэхээр одоо бол нин төрөнд өөрсдөө хүч шаардлага одоо нэг ер нь нэг бид нар нэг өөрсдөө нэг амар том ботсон шиг залууч зөвлөд авч ер нь утгагүй юм байлээ. Өөрсдөө ер нь бол боловсроод одоо нэг ах нар шиг болоо зөндөө төршлөх хөндлөж жагаад тэгээ зөвлөсөн зүгээр юм байлээ. Өөрсдөө алдаж онж үзчихэд. Тий, онж үзчихэд. Тэгээ нэг тиймэрхүү л энэ дөө. За танаа Эрксэсийн хувьд юу? За яг хоо энийг ярихаас өмнө эхлээд би өөрийнх нь жоохон back story-г бас дурдсан зүгээр л та. Би ч юм бол тэгэл баян шөний хүүхэд байлаа шүү дээ. Нөгөө ах нар ингээл тамхи хайчаар тэрийг нь очиж нэг газраас нэг сороо үзчихдэг тий. Тэгээ мөнгө байхгүй болохоор нэг гантанд очиод нэг будаа зараад алсан мөнгөөрөө нэг юм аваад идчихдэг тий. Тэгээд ер нь жоохон яг муухайгаар хэлэх золбоо явсан. Хичээл нөгөө боловсролын үнцийг нэг ойлгохгүй. Өнөө маргаашийн нөгөө идэх янз бичээнийхэн мөнгөө бодно. За 9 дугаар ингээд төгсөөд коллеж руу орлоо. За коллеж дээр бол жинхэнэ золбоо явсан. Тэгэл үеийнхэн чинь ингээл за аль сургууль руу apply хийх үү, аль сургуульд очиж тэнд сураал Монголдо ирээл ийм төсөл хэрэгжүүлэл алнаа гэж явж байгаад би тэнд ингээл хүнээс мөнгө зээлэл. За ганц хэршгийн мөнгөтэй болчлаа шаа. Лавита тий. 9 дугаар ингээд жаах хөхтэй байгаа байхгүй. Тамхи татаал арх угаал ингээл явж идэг гэсэн. Тэгээд яг хоо нэг айгүй амьдралд яг хоо тэгэл нэг эрэхтэй үнд чи эргэлтийн цэг болно шүү дээ. Тэгээд нэг амьдралаа жоох өөрөөр хараа. За би энэ ер нь амьдралтаа юу их хэвтэй, юу бүтээх хэвтэй. Ер нь уучлаарай. Эргэлтийн цэг гэж ярьлаа шүү дээ. Яг тэр эргэлтийн цэг нь ямар нэгэн нөлөөлөл байсан уу? Эсвэл шууд өөртөө ярилцгаа шийдсэн юм уу? Яг өөртөө шууд ярих юм чааш. Гинтээ нэг апдейт вершн хийж байгаа шиг сэрэл. Тийм байгаа юу? Би яг тэгэл нэг мэдсэн чи 11 дугаар анги одоо коллежер чи 2 дугаар курс 11 үл 12 дугаар анги болцсон байсан. Тэгээд тухайн үедээ тэгж явсаар гад. Явсаар бол нэг мэдсэн чи хүүхдүүд гадаад дотоос нэг тэтгэлэн аваад
Одоо манай нэг найз идрээ. Айгу мундаг залуу байгаа. Сүг идрөө. Хосгүйг Танилцгүй яах вэ? Мамэн. Мамаа Эгэ хосгүйг идрээ. идэр чи явжаад маний чи амьдралын эргэлтийн зүг болчих жоохгүй. За. Би ч амар зөлбөө хувцас ингээл урахаа чинс мэс 50 ханг татсан тий. Тэгж явж байгаа л за идэр гэдэг нэг залуутай уулзах боломж олж байгаа нэг хальт уулзъя гэл. Тэгсэн чинь бүү идэр чи ямар амар юм ярьд юм бэ тий. Өстө энэ сургууль руу магистр хийчихэл ингээл сурна. Тэгээ тэр өрөө чинь би ингээд бодчиход за миний үеийнхэн бол халаад байгаа юм байна. За би одоо л нэг эрэхтэн үнийг амьдралдаа нэг легаси үлдэхгүй болохгүй юм байна. Би тэр үчи англи хэл мэл 0. Хичээл 0, бүх хичээл F те. Тэгэл маргаашнаас нэстэ жинхэнэ нөгөө хувийн хөгжил гэдэг шиг өглөөнөө өсөнаагаал өдөр нь ой тогтолт спортер хичээлэл ингээд хөзөр үг цээжлэл англи үг цээжлэл. Тэгэл аав ээжсэн мөнгө зээлэл жолооны сургалтанд сууна гэд мөнгө зээлцсэн. Тэрмээр баахан ном зам авч уншаал энэ ах махруу ах нарлуу бичээл яаж уулзах вэ хүүгэл. Тэгж явсараа за тэр ч яг базад хэлэхэд тэгээд эргэлтийн цэг дээр яг надад бодогдсон зүйл юу байсан бэ гэхээр би өөрөө хангалттай амьдрал үүсч чадаагүй. Би өөрөө улсын сургууль дамжиж өссөн. Тэгээд тухайн үед ингээд надад хэрвээ чи ядуу хүүхэд байвал ядуу ингээд гарлаас үүдэлтэй байвал чамд ингээд боломж гэдэг зүйл үүсдэг систем ингээд байхгүй байдаг байхгүй. Тийм систем одоо боломжтой хангагдаагүй. За тэгэхээр би миний амьдралын ингээд эцсийн зорилго, миний өглөө болгон босохдоо бодох зүйл өдөр болгон хийж байгаа үйлдэл юуны төлөө байх ёстой юм гэхээр залуучуудад хүүхдүүдэд сурах эрх тэгш байдлыг олгоё. За нэг ч гэсэн ингээд хүсэл мөрөөдөлтэй хүүхдэд боломжийг нээгээд өгье гэдэг. Ийм зорилгоос одоо би 9-10 жил ингээд яг ажиллахад баг бүх ажлууд төслүүд бүгд боловсролын салбартай холбоотойсэн байхгүй. Тэгээд яг энэ философи, энэ амьдралын үнэт зүйлээс эргэсэс актемтай нэгдээд энэ төслийг хариуцаад одоо ингээд явж байгаа хугацаанд би манай сургалт чинь бас нэг 100-200 мянган үнэтэй сургалт биш байхгүй. 6 сарын сургалтын төлбөр нэг 12 сая 150, 4 сарын 8 сая 100 гэдэг ч юм уу. Тэгээ би яг өөрөө хүссэн газар Баян шунаас, Гандангаас хошоо гэр оруулаас өчнөө олон хүмүүс тэтгэл өгч байгаа байхгүй. Тэгэл яг асуудал над дээр л ирж байгаа. Яагаад энэ хүүхдэд ингээд баг үнгүй шахаа сургацсан юм бэ? Тэгэхээр тэгэл за ингээд энэ хүүхд ингээд гоё өсмөөрөө, хөгжмөөрөө те энэ хүүхдэд боломж олгоё. За тэгвэл энэ зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд ингээд яригддаг байхгүй. За тэгэхээр миний амьдралын ингээд үнцөлтэй холбогдоод эргэсэс актемиг дараагийн шатанд яая гэж юм гэхээр ерөөсөө л одоо франчайз системтэй болъё те. Бид нэр одоо хөтөлбөр дээрээ баг ажиллаж байгаа. Одоо хөтөлбөрөө магадлан хэмжлүүлэхээр те сурагчид яг бодистой ур чадрыг олгоод энэ тэн дээрээ явж байна. За тэгээд нэлийн хэд хэдэн хувийн сургуулиудтай хамтарч ажиллаад хөтөлбөрөө нэвтрүүлэхээр боллоо. Яг хувьдаа бодож байгаа дараагийн амбиц юу байгаа юм бэ гэхээр франчайз болохтой эхний алхмуудаа баруун дөрвөн аймагудаас эхлэе, өмнө говьоос эхлэе. За Казахстан, Өвөр Монгол. За тэгээ манай Эрксэс толгой компани ч өөрөө Калифорниуд. За ер нь бол Америк компани. Тэр Америк руу гарыг, зүүн өмнөд Аз руу гарыг тий. Тэгэхдээ яг л энэ миний философи, манай үүсгэн байгуулагч минь урш захирлын энэ философи залуучуудад боломж олгоё, залуучуудыг хөгжүүлэх эцсийн зорилго нь өөрөө Монгол улсыг хөгжүүлье гэдэг ийм л ерөн зорилготой л явж байна да. Яна амар удаа ирсэн үү? Үгүй би хоёроос бүрстэ яг нэг юм асуумар санагдчихлаа. Quantum Z тактимын хувьд, Erxes тактимын хувьд те ямар ч боломжгүй хөвгт бай. Яг л нөгөө нэг те хөдөө орон нутагт байгаа эсвэл хотод аав нь жоохон архиудаг те ээж нь салаа явцсан ч юм уу те тэр хүүхэд маш их сурах ирмэлцэлтэй байлаа. Тэгвэл яг тэр хүнд үнэхээр сурах ирмэлцэлтэй байвал танаа их тиймнээс ямар нэгэн боломж үүд юм. Ба манайх өнгөрсөн жилийн 1-9 сард бас тэтгэлэг зарлаад бараг 80 гаруй хүүхдүүдэд 20-80% тэтгэлэг өгч байгаа байхгүй. Тэр яг гарал үүснэ хамаагүй, чиний потенциал ямар байх нь хамаагүй, гол нь ингээд proactive байж чадах, өсөн дэмжих, суралцах, дасан цогцох, ингээд нэг амьдралд өөртөө толгорч байгаа асуудлуудыг шийдэх, ингээд ирмэлцэлтэй тийм залуусыг би сонгож ер нь бол тэтгэлэг өгдөг. Өнгөрсөн жил бол нэлийн олон хүүхдүүд тэтгэлэг өгсөн.
Одоо тэгээ энийг бүр улсын чанартай явуулж үзье те. Ингээд 21 аймаар яваад гоё залуучуудыг сонгон шалгаруулад. Тэгээд тэр хүн наашаа ирэл сураал гоё кодер болол full stack, front back болол явуул та. Англи хэлээ сурал та. За гаднаасаа одоо фрилансер хийгээд төсөл аваад ажиллаа та тий. Энд чинь тэгэл Монгол улс ингээл доллар орж ирж байгаа зүйл байгаа байхгүй. Окей. Quantum Z-ийн хувьд. За бидний зөвлөлөөр ер нь бол залуучуудаар яг ролыг хуваагаа явчихдаг дотор. Одоо нэг members ролууд бол зөвхөн хөгжих алсан яриатай ч юм уу те. Хастралрууд яадаг гэхлээр ер нь бол хамтралууд явьждаг. Одоо контент тал дээр ч юм уу. Элитсэр бол болохоор сайн нэг миний яриасан Cruise ер нь бол аялал дээр хамтраа явчихдаг. Түншлээ гэдэг. Саяны жишээн дээр их юм бол бидний зөвөөс болохоор шууд membership-ийг өгөх боломжтой байж байгаа. Энэ нэг яаж яана гэх юм бол ер нь бол бид нар яг хиндэ бол Discord дээр явжгаад одоо энэ Telegram хуудас дээр нь шилжиж яваад байгаа. Бүх мэдээлүүд нь ороод явдаг. Бидний зөвөөс өгцөөсүүд юу авах юм бол ер нь бол disk assessment буюу энэ хамгийн ер нь бол үнэтэй сурвалж болчихдог байхгүй. Яаж ихэр нөгөө нэг яг тухайн сэтгэл зүг уншаад за нэг иймэрхүү дүртэй, иймэрхүү чиглүүлэгтэй явах юм бол хэдүүлээ илүү амжилттай байх юм байна шүү гэдэг зүйлээ явуулдаг. Тэр нь бидний зөвөөс ер нь иймэрхүү тусалтын зөв зөвлөх боломжтой байгаа. Тэгэл яг бидний одоо хамгийн чухал зүйлс юм бол ер нь хүрээлэл дөө. Тэр хүүд угаасаа хүрээл хайжиж магадгүй. Тэгээд хүрээлэл нь бас ямарч байх юм бэлээ. Тэгээд хөгждөг хүрээлэлд ороод ирэх хүн угаасаа хөгжөөд эхэлдэг юм бэлээ. Тэгээд би өөрөцсөн мэдэрч байсан. Тэгээд бидний зөвс нэг тиймэрхүү зүйлсүүд байна дөө. Амар ярьлаа те. Хэдүүлээ. Амар ингээд жоохон зарим хүмүүс сонсоод ядаргаатай юм шиг те. Одоо арай жоохон юм нормал юм төвшөнд юм ярэ. Тэ. Үгүй энэ чинь миний өдөр тутмын нормал шүү дээ. Нэвтрүүлгийн нэг юм 3 асуулт байт юм аа. Гэтэ яг хойноос тас хэлэхэд тэ юу гэж хэлэх гээд байгаа гэхээр бас ямар нэгэн хүмүүсийн яг ож дөрвөөс шиг эргэлтийн цэг болж өгж байгаарэ тэ. Маш олон залуусд ингээд багцсан чадах мэддэг зүйлээ ингээд хуваалцж байгаарэ. Тэрийг аль болох олон хүмүүст түгээрээ гээд ерөөчи бас миний зүгс хүсчээ. За дараагийн асуух гэдэг зүйл нь нэвтрүүлгийн нэг 3 асуулт байдаг нь болохоор хамгийн сүүлд амьдралдаа ингээд хамгийн их одоо боддог те яг баярлаа гэж хэлчмээр санагдаад. Тэрийг хэлж амжаагүй эсвэл хэлэх боломж олддгүй ч юм уу те. Хамгийн их баярсан зүйл чи юу вэ? Одоо баярлаа гэж хэлмээр байгаа хүн хин бэ? За миний яриа жоох хорт болно. Хонг ам хин нэг тийм шүү дээ. Одоо гурвангийн цаг дуусаад чи хөөгөө гарахгүй шүү дээ PC шиг. Цаг чинь дуусаад шиг. За PC шиг. Би амар яг өөртөө дуртаа сэдвэрэж жишээ авсан. За би ярих уу. За тийм. За оож байгаас эхэлж. За би дараа нь хэлье. За Монголд бол угаасаа яг IT кодчлалын сургалт явуулдаг. Яг чанартай сургалт явуулдаг. Масс танигдсан хэдхэн газар байгаа. За баг их хүний мэдх Pinecone гэж ахтай байгаа. За iCode гэдэг бас ахтай байна. За үүнээс гадна IO Institute байна. За ийм нэг тэгээ манай эрхэс бол мэдээж байгаа. Эрхсийг байгаа гэдгээ чи баттай хэлж чинь тий. Окей. За тэгэхээр энэ айгүй сонирхолтой төвхөлтэй, айгүй сонирхолтой. Би ч анх яг миний суурьч өөрөө цахилгааны инженер мэрэгжил цахилгаан. Гэтэ би яалчгүй хувь хүн өөрөө нөгөө менежмент рүү айгүй их татагддаг хүн байсан байхгүй. Тэгээд нэг хитэн анх нартай нийлээд саман босгоно 21 тэрбумын саман ингээл яриад явж байгаа л яг надад нэг жоо реалистик биш байгаадсан байхгүй. Тэгээд нэг өдөр офс дээрээ сууж байгаад би яг өөрөө хэн болох юм бэ? Нэг жилийн яг үдээд тахгүй юу? Яг 24 оны 3 сарын үдээд. Яг юу их юм, ойрдоо яаж өөрийгөө хөгжүүлэх юм, ямар одоо hard skill-ээ сайжруулах юм бэ гэж бодож байгаа. За би бол tech surfer хүн биш ээ. Гэхдээ би бол технологиг заавал сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол би яг 20-30 жилийн дараа бол нэг зах зээлээс арчигдах юм байна гэж бодоод яг Facebook, Google-с за тэгэл баахан нэг IT кодын сургалт баахан хайдаг байхгүй юу? Тэгсэж Pinecone гэдэг нэг ахтай гараад ирдэг байхгүй юу? Pinecone ахтай гарч ирэхээр нь за би одоо энийг сурыг. За насан туршидын нээлттэй өдрлөг болж байгаа юм. Би тэнд нь яваад чигээд. Тэр чинь нэгт өдрийн орой байлуу, хоёр дахь өдрийн орой байсан баха. Яг тэрний
өдөр яг за орой 5 цагаас тэр сургалтанд болох юм очиулцээ гэж одоо бүртгүүлэх хийсэн өмнө би Erxis Inc компанид call center нэг уцаараа ирдэг ажил хийдэг шүү дээ. Би тэр call center дээр өөрийнхөө CV-г явуулсан байхгүй. Яг би call center-ийг явуулах гэсэн мэхээр өөр ажлын байр position ирсэн байгаагүй. Миний зорилго за би өстой tech компани цэвэрлэгч чинь үү, мужаанч хийн үү, инженер чинь үү хамаагүй би яаж хийж нэг tech ертөнц рүү орох хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд яг apply чаад CV-г явуулчаад орой нэг Pinecone руу явж чаад нөгөө шагаа гэж одоо Sion байгаа. Тэгээд бас нөгөө үдчихсэн бол айгүй олон подкаст дотор ордог нөгөө нэлээ мундаг хүн байгаа. Гэтэ би тухайн үед судлааг орцсон байхгүй. Тэгээд ингээд тэр чинь ингээд 20-30 он сууц урд нэг л нээлттэй хичээл болоод тэгэл байж ирсэн чинь надад таалагдахгүй. За би шууд одоо Сиотон уулзах хэрэгтэй байна. Шууд уцаа гаргаж ирэл дугаарыг хайж болоод тэгээд нөгөө тэндээс нэг хүнтэй за ингээд танаа цагталтаа чи уулзмаар байна. Тэгээ би шууд шагаагээд тэр хүнтэй шууд уулзсан байхгүй. Би жоохон агрессив загнасан л та бүдүүлэг яасан бэхээр за би бол маркетинг operation management-ээр ажиллаж чадна. Намайг ажилтаа. Тэгээ би оронд нэгээ танаа IT-ийн сургалтанд өнгөө сууя гэж хэлсэн байхгүй. Тэгэл тэр бас яг миний айгу алгасан зүйл гэсэн чи шагаа над руу харж ирсэн аа. Хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж амьдрал чамайг үнэлэх үнэлэмж айгу өөр хэд юм аа. Чи өөрийгөө айгу өндрөөр үнэлээд байгаа юм шүү. Гээд баг 20-30 минут яриад би бол ингээд бүр яг fuck it up болоод бүр толгоогоо эргэтл дийслүүлээд тэгээд яг 3 галын офс тэр байдаг хгүй. Тэгээд гарчаад тэр чинь жоохон сэрэг хүн байсан. Нэмгүү хувцастай яста fuck яах вэ одоо би ингээд хүсэл мөрөөдөл байхгүй болчлаа гэд яг Шангрила руу явдаг цаанд нэг юм санал байдаг хгүй. Тэнд суугаад нөгөө шагаагийн хэлсэн 10 хэдэн мөр текстийг утсан дээр ингэж notes дээр бичээд скриншот хийгээд лог скрин дээр ингэж тавиад тэгээд яг тухайн манифест өгсөн зөвлөгөөнүүд оновчтой байсан. Надад айгүй оновчтой зөвлөгөө өгсөн. Гэхдээ бас нэг одоо эрэгтэй хүний хор шар гэж байна шүү дээ. Намайг ер нь голдог юм бэ. За тэгвэл би өөрийгөө хин гэдгийг харуулчих. Дараа нь тэгээд нэг уулзах цаг ирэх байлгүй. Тэгэл тэр чинь нэг төлөө хоёр төгрөө болсон. Тэгэл 2-3 хоног скриншотоо хараад за хаста хариугаа үзүүлнэ тэгэл. Тэгж явж байгаад яг тавтахын өрөө ажиллаад хараад нөгөө тэр хуучин сангаас ажиллаад хараад яг байжсэн чинь утасны мессеж ирдэг байхгүй. Тэгээ харсаж ингээд Erxis Inc-ийн гүйцэтгэх захирал минь орших байна. Одоо ирээд уулзах боломжтой юу. Тэр чинь орой 6 цаг үед байхгүй. Тэгээ би найзтайгаа жоохон гармаар байдаг. За энэ олж байгаа боломж яачлахгүй. Тэгээ бизнес таврын 16 давхарлаа очиод минь орших захиралтай уулзаад за чи ингээ манай call center дээр ингээд юугаа өгсөн байна. Чи ер нь юу хийдیں яа тийм гэж байгаа. Тэгээ би тэр жоохон юм ярьжсэн чинь мэддэг байхгүй. Чи манай Хатмаатай хамт ажиллаж исэн юм уу гэд ойлгохтол тийм Хатмаат руу шүү дээ. Би Хатмаа багштай ажиллаж исэн гэд. Тэгсэн чинь MG захирлнуудаас ганцхан асуусан байхгүй. Чи тэгвэл Актен байгуулж мэдхөө. Актен дээр ажиллаж исэн. Дараа нь GSA гэдэг одоо сагсан бөмбөг боловсролын төслийг одоо тэн дээр үйл ажиллагаа хийсэн захирлыг ажиллаж исэн туршлага байгаа. Тэгсэн чинь за бид нэр ингээ Актентэй болгож байгаа маа IT-г. Тэгээ энд ингээд одоо төсөл өдөрт хон хэрэгтэй байна. Чи орох уу? Nice. Тэгсэн чи яг нэг хэд хоногийн өмнө байдаг нөгөө тэр драма байгаа шүү дээ шагаатай уулзсан. Тэр ингээл тухай би бүр тэр төслийг авч явж чадах уугүй юу амар эргэлзээтэй байсан ч нөгөө нэг хор шарагдвал усаа. Тэгээд яг 4 сарын 1-ээс илүү 4 сарын 2-ноос би яг ажилд ороод би өөрөө ямар ч тек сөөргөө ямар ч тек мэдлэггүй анги засвар анги тогтчл хийгээгүй ангийн IMAC-уудыг худалдаж аваагүй operation ерсэн гэдэг юу ч эхлэегүй төслөөсөн байхгүй. Тэгээ зорилго тавь. За 6 сарын дундуур хэд ихний элсэлтэй аваад хүүхдүүдээ одоо кодын front-end хөгжүүлэгчээ одоо ангид хүүхдүүдэд авъя. Тэгээ зорилго тавиад тэгээд бид нар хамгийн ихний элсэлтэй анги дүүргэлтэй 100% дүүргээд 15 хүний багтаамжтайгаар ангиа дүүргээд ихний сургалтаа эхэлсэн байхгүй. Яг тэрний орой би өөрөө яг ойдох тул төр хичээлж исэн ойдох тул тарих сэтгэл зүй талдаа нэлээд гүн судалгаа хийсэн туршлагатай юм баггүй. Тэгээ тархины хичээл, сэтгэл зүйн хичээл, ингээд conditional reflection баах юм хүүхдүүдэд заачаал яг оройн ингээд ихний сургалт орой балкон дээр ингээд амар гоё гүнзгий ясаавал
За би чадчихлаа шүү дээ. Шагаад ингээ хариу үзүүлчихлээ гэж бодож исэн байхгүй. Тэгээ тэн дээрээс хамгийн гоё нь юу байсан бэ гэхээр манай ахтанд 15 хүүхэд орж ирэхэд тэрний бараг 30 40 хэдэн хувь нь Pinecone урьдчилгаа төлбөрөө төлөөд бүртгэлээ баталгаажуулсан хүүхдүүд байсан байхгүй. Тэгээ тэдний төлбөрөө болоод манад ороод ирсэн. Одоо тэднэр маань одоо амжилттай төгсөөд тий. Одоо манай эрхстэй ажиллаад ингээд карьер нь гоё явж байгаа зөндөө хүмүүс байгаа. Тэгээд яг тэр өрөөнд би шууд шагааг Instagram дээр бичихгүй. Өгсөн зөвлөгөө чинь тусалсан. Энд чинь маш их баярлаа. Тэгээд нэг тиймэрхүү нэг утгатай юм. Nice. Зам тийм байна. түүх байна. Тэгтээ яг үнэхээр гоё. Яг үнэн чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлсэн бол энэ үнэхээр гоё л юм байна тийм ээ. Бас амьдралтаа авч яг хэлэх ёстой заавал үгэл байсан л юм байна. За, Тэмүүлэнгийн хувьд. За миний хувьд гэх юм бол манай аав байт юм аа. За миний back story юу л яг бас ер нь хайлаастаас гаралтай. Тэгээ бид нар чи бүгдээрээ л жиоролох юм байна шүү дээ. Чи оруулах Jesus. Би ч одоос цай 16-аас гаралтай шүү дээ. За хайлаастаас нэлээ одоо бид нар чи яг нэг тийм амир бас лаг хүсээгүй. Гэрээс ер нь бол манай амьдрал чи аав ээжийг харангууд яг 0-аас 1 рүү тэмүүлж исэн нэг тиймэрхүү гэр бүл байт юм байд. Тэгэд яг нэлээд сайхан яваал би чинь намайг ер нь бол манай аав ээж ер нь хайрлж өсгсөн юм уу. Бид нар ингээл ер нь бол хэцүүхэн амьдардаг байсан мөртлөө намайг хувийн сургууль явуулдаг гэсэн юм байна. Багаас маань. Тэгэл нэлээд би чинь трендлтэй өсөөл ер нь бол нэг тиймэрхүү байдаг байсан. Тэгээ манай аав яадаг гэхээр ер нь бол намайг хамгийн амар зөв хүмүүжлэлтэй өсгсөн хүн байгаад байт. Яа тэгэхээр ер нь бол одоо ингээл зарим хүмүүсийг харж амар чийж ингэхэ бол тэхээж бол арх тамнаас солоо ингээл хэлдэг шүү дээ ер нь бол эцэгчүүд. Манай ээж аав хоёр бол тийм биш. Зөвшөд намайг чи зөв өөрөө л амьдралаа бод гэж гаргаждаг. Тодорхой ингэсэ тэгээ шууд хайцсан. Би чинь тэгэл ганцаараа явна, ганцаараа яа, бүх юм ганцаараа зохицуулдаг. Тэгээ манай аав чинь нэлийн үг хэлэхгүйгээр надад үг хэлдэг хүн байсан юм аа. Тэрээс ингээл үйлдэлээр ганц л хэлнэ ямар ч юм яг. Би нэг амар нэг юмыг төгсөд юмыг одоо нэг тултлан хийдэг үеийн хаанаас гисэн гэхлээр гэр тоос оруулж байгаа. Эхнийх нь ингээл халтардуулал хайчиж байгаа байхгүй. Тэгэл дахиад соруул гээл. Тэгэл тэр цагаас бас юу юм дандаа ингээд тултал хийдэг болсон. Манай нэг тиймэрхүү хүн байдаг байсан. Тэгээ сүүлд яасан гэхээр намайг яг 2 жилийн өмнө яг говьлуу штэ. Нөгөө нэг том машин. Манай аач нэг том машин дээр ер нь бол 20 жил гараа ажилласан. Тэгээ бид нар чи ер нь бол ганцхан л тийм нэг эвдэрхийн машинаар яг амьдралаа босгож ирсэн одооныхоо. Тэгээ тэрийг чи өмнө жил чи бид нар яг говьлуу хангийн замлуу яг намаа дагуулаа гарч ирсэн. За чи гэрээ дээр барьж сурчгаа. Ямар тач чи ирээдүйд ямар нэгэн байдлаар чи өөрөө явж байгаад алдах юм бол ядаж чи на техник дээр өмнө. Тийм шүү дээ. Техникийн хувьд яа тэгэхээр ер нь бол хамгийн замын нарийн тэгшлэг хийдэг. Тэгээд ер нь сарын яг түрээсээр 35 сая орчдог байхгүй компани дээр. Тэгээд тэр түрээс нь бид нар хувь дээр болохоор шууд ороод иртээ. Тэгэл өмнө жилдээ сайхан ажиллаад эхэндээ бол нэг өглүүлж байгаа мó тэр нэг зам чи яаж юм яаж байгаа юу машин явуулгаад. Эргэн мал чи наадхаа нэг машин явахаар олгоодхоо ч гэсэн аав нар ч бас хатуу. Тэгээд сүүлд нь яг аавгаа ингээд бодонгууд над дээрээс үг хэлээгүй. Гэтэ яг буруу юм хийвэл алаа шүү гэдэг байсан. Окей. Наач бас nice дараа. Тоор гэхдээ ер нь хоёлаа гой зүйлүүд хэллээ те. Ерөөсөө юм алддаггүй юм нэгч байхгүй те. Хоёр миний дараагийн асуух гээд байгаа асуулт нь уучлаарай гэдэг үгийг хэлмээр байгаа боловч бас л хэлж чадаагүй. Тэ? Уучлаарай гэдэг үг ер нь бас эрэгтэй хүний амнаас гарахтаа бас жоо хэцүү ч юм уу баярлаа гэдэг үг хоёр те. Ер нь эрэгтэй хүн гэлтгүй бас уучлаарай гэдэг үний амнаас гарах жоо хэцүү байгаад тах шүү байгаа те. Тэгээд хоёр ер нь зүгээр амьдралынхаа туршид энэ дээр л нэг уучлаарай гэж хэлчих юмсан даа гэсэн зүйл юу вэ? Тэмүүлэн гисгэлэх одоо. За уучлаарай те. Бодож болно шүү. За яг манай нэг бас ээж аваартай холбоотой. Тэгээ би чинь ер нь бол багадаа нэлээд сахилах үссэн юм уу бас. Нэг ач зээнэр хамгийн том нь. Тэгээ ер нь нэлээд эрхэн дууссан байхгүй бас. Тэгээ яг манай ер нь ээж аваас л ер нь буруу талтай. За манай аав чи яг нөгөө багадаа хар өөр ханга хар өрнөх.
Тэгэл баг магдаа чинь тэгэл надын хажууд ярьж байгаа байхгүй нөө найзуудтайгаа суучаал. Even тэгж ярьж болохгүй юм билээ эцэг хажууд. Хүүхдийн хажууд яг нэг өмнө туршлагууд ч юм уу. Манай ээж яаж ярьдаг гэсэн гэхэлэр машин ч наавж гарч марна гээл ангийнхаа хүүхдүүдтэй. Манай өвөө мөч 30 мөч парад өдөртэй байсан юм шиг тэр үед. Тэр үед манай ээж аваа чинь үнэлэх байхгүй мөтлөө машин аваад гарна гэж ярьдаг байсан байхгүй найз хүүхдээс асууж. Тэгээд хүүхд нөгөө би чинь тэр үедээ нэг 15 6 тэл байсан баг. Тэгэл ингэж болд юм багтаа гэж хар суучаал. Тэгээ яг манай авчин л машин сайн барьдаг. Тэгээ би тэрийг харсараа сурцсан. Тэгээ 16 тад би нэг машина хусч аваад гараад тэгээ нэг хамаагүй болдсон бэл. Тэгэж авч яагаад нэг балархаа алдсан. Тэрэн дээрээ л нэг уучлаарай гэж хэлмээр байд. Ер нь бол эцэг эхчүүд тэр. Тэгээ эцэг эхчүүдэд хандаж ирлээд ер нь л хүүхдүүдийнхээ дэргэд тэр нь тиймэрхүү юмэр хэрэггүй юм билээ. Мэн чи ерөөсөө уучлал тийм байхгүй шүү дээ. Дор нь уучлаарай гэж явчихдаг гэж байна. Үгүй шүү дээ. Яг үйлдэлээр л дээ. Одоо ингээл яг би чи ингээл юм сураагүй болоогүй байгаа. Ингээл ажил дээр зөндөө асуудлууд гарна. Их тайлбарлах ингээл боломж логс шийдлүүдийг гаргаад ажил дээр бол ингээл зөндөө асуудлууд гарна л та. Тэгээд яг тухайн асуудлуудаа нөгөө дор нь шийдэл болоо явцдаг учраас тэр нь өөрөө миний уучлалт юм болоо. Түүнээс бол яг тийм уучлаарай гэх юм бол алал юм. Тэгэл яг амьдрал угаасаа нөгөө зөндөө олон асуудлууд гарч ирнэ. Тэгэл юм байнга л асуудал шүү дээ тийм шүү дээ. Өдөр тутамд л асуудал шүү дээ. Өглөө сэрээс сэрүүлэндээс ирэхгүй байна гэдэг чинь асуудал. Яг би ямар сэрүүлэнгээс уучлаарай. Тэр зүгээр яг уучлахгүй готрынхээс илүү зүгээр шууд миний зүгээр боддөг юм. Тэгэл за асуудал гарах энийг яаж шийдэх вэ гэж бодно шүү дээ. Тэр шийдсэн шийдэл өөрөө уучлалт. Гэтэ тэр асуудал яг тулгарч байхад дор нь шийдээд явахыг илүүд үздэг гэж үү? Биш үү. Тэгэхгүй бол одоо ингээл нэг чаа л та одоо за нэг компаниуд ингээл ойлголцлын зүрхээс болол нийт компани за ингээл цагийн нөөцийн ингээл менежментийн зардал баг 20% алдагддаг гэл. Одоо тэрийг харуулдаг тэрний дор нь шийдэхгүй бол тэрбум төгрөгийн борлуулалтыг чи тэрний 20% алдагчил яах вэ гэдэг юм байна. Хүн болгож аим шиг байгаасаа. Би бол үгүй яг үнэндээ л хэвгүй те. Наад бол уучлаарай гэж хэлэх мянган юм байна те. Асуудалтайгаа нүүр тулдгүй юм шиг те. Бас өөр шаардлагаар бас уучлаарай гэж хэлмээр ч юмнууд байгаа те. За хамгийн сүүлийн асууж. Би хариулж таарах. Одоо тий. За одоо оож байгаас эхэлнэ шүү заяа. Нэг амир хідүүлээ нэг 30 чүрээгүй шүү дээ тий. За оож битээр 26 толгойтой залуучууд 30 хүрэхгээ явж байна тий. За Тэмүүлийн хувьд бол 20-той тий. 19-20 настай юм залуу байна. За яг энэ хүртэл за энэ дээр бол тэгтээ би яг ухаарсан шүү гэдэг юм. Хамгийн том ухаарсан зүйл чи юусэн бэ? Ерөнхий нэг юм баг шүү. Тэрнээс те орой унтуул өглөө сэрдгүү мэн гэдгийг ухаарах юм яриаггүй шүү дээ те. Өөр юу ухаарсан? Зүгээр л яг ер нь энэ юм байт юм байна да гэдэг зүйл ч юм уу те. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршноо гэдэг зүйлийг ухаарсан да. Холын зовлон? Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршноо. Ковидын үеэр чинь нэгэл ISM гэдэг төслөөр ажиллаж байсан. Өчнөө ахсахтай тэгэл орой идэх хоолны мөнгөгүй. Битүү үр ширтэй. Тэгэл тэр үед нөгөө айгүй хэцүү үед байсан. Унааны ч мөнгөгүй. Тэгэл тухайн үедээ явж байхдаа юун дээр алдчихв гэд би бодоо ирсэн олдгүйсэн байхгүй. Тэр зүгээр хүнд нөгөө эрэгтэй хүн хэрэг амьдралдаа нэг legacy үлдээе. Юм нэг бүтээе гэж бодчихвэл тэгэл холын зорилготой байх хэрэгтэй мэлээ. Тэрийг л ухаарсан да. Гэхдээ бол тэгэл өдөр тутмын ингээл жижиг хоол нэг төвчрлийн юм ингээд зоод тэнэг байхгүй хайрын залуу бас. Тийм шүү дээ. Одоо угаасаа тиймэрхүү юм зүгээр баг ингээ стрессж байгаа хооронд яаж энийг өөрийнхөө даван тулах вэ гэдэг юм баг бодсон дээр. Ингээ шийдлэл бодох шүү дээ. Нэгэнд ингээ үүсцэн нөхцөл байдал өөр яах хэвтэй. Facebook дээр бид нар 1000 хараагаад яах вэ? Имбатрага 1000 бичээд яах вэ? Одоо хэдүүлээ. За окей. За оочиг хувьд юм байна. За Тэмүүлийн хувьд. За миний хувьд сүүлд анзаарч байгаа нэг зүйл нь хүн амир зөвл байх хэрэгтэй байдаг гэдэг амир ойлгож байгаа юм уу би.
Би ч бас 16 наснда 17 одоо нэг яг ийштэй ажиллаад нэг King Z гэдэг бас community үүсгэж ирсэн. Тэрэн дээр би нэг яг улаан ногоон бүр яг өөрхөө ашиг тавьцсан байсан байхгүй. Тэр хүнээс нэг авах хэрэгтэй юм шиг нэг хүмүүс байдаг шүү дээ. Өөрийгөө л нэг тавьсан. Тий, өөрийгөө л нэг тавьсан. Би л ер нь нэг ашигтай ажиллаж авах хэрэгтэй гэдэг. Тэгээ би алдчихсан. Quantum Z дээр болохоор яасан гэхээр би өгөөд алдсан байхгүй. Ер нь бол за залуусч ер нь бол өөх хэрэгтэй мэн өгч яваад алдсан. Тэгээ сүүлд нь яаж авах гэхээр ер нь бол өөрийгөө ер нь л айл алийг баланслах хэрэгтэй байна. Тэгээд ер нь хүн зөв байхад уусаа зөв хүн уусаа яална гэдэг юм уу гэдэг шүү дээ. Тэгээ тэрийг л үлээ нэлээд сайн ойлгоо явж байна дөө. Хэлж байгаа үгэн дээрээ ч гэсэн хүнтэй харьцдаг ч гэсэн ер нь бизнес дээр ч гэсэн. Зөвөн л ялах юм байл. Түүнээс бол бидний өнөөдөр яг хэлж байгаа үгээ бусдад хэлж байгаа үгээ өөрөө л ер нь буцаагаад хүртдэг шантай юм байл шүү дээ. Кармасэр хэлгээл яригддаг шүү дээ. Окей. Зөв хүн ялнаа тий. Ч тоортой ингээ яриасан бол яг өнөөдөр өдөр хүрхгүй те манай подкастын метраж хүрхгүй юм шиг те. Одоо ингээд нөгөө подкастыг дуусгах гэж байгаа хүмүүс өглөө байна. Тоортой ярмаар л баг. Гэтэ яг би орсон зочд болгоноос асуух юм аа. Нэг ингээд энийг хилчмээр байгаа те. Нэг аман дээр ингээ гард. Би үл шууд ингээд баг ингээ ам ингээ захтаад тахгүй миний. Тэгээ би шууд хилчмээр тахгүй те. Тоортыг нэг юм энийг нэг ярьчмаар байсан юм да гэдэг зүйл байна уу? Тэгвэл яг одоо яг тэр боломжийг тоорт үлдээч. Тэмүүл манай ярих. За. Манай өрчт өнөдөр ээлжлээ. За миний үед юу л одоо тэгээд сайхан залуустаар хандчихлээ дөө тэгээд. Одоо миний тэгээд хэцүүч байсан, юмтайч байсан, өмгч байсан тэгээд одоо гоншгонууд явах те. Бөөнөрөө дөө бишай дөө гэдэг. Бөөнөрөө тэгээд болдог юм уусаа болдгоор бол болж байгаа. Хинтээ уулзж байгаа. Ерөөсөө энэ орчлын ертөнцийн хуулиараа бол яг уусаа болдгийм болж байгаа юм байл. Кондом зээжсэн яг яагаад ингэж уусаа бүх нөгөө нэг алдаа гэж байхгүй. Алдаа ч уусаа туршдаг болноо. Алдаа уусаа сурамж байд юм аа гэдэг үг байдаг шүү дээ. Яг тэрнтэй л болов манайд алдах үедээ алдаа, шалтаа буу үедээ шалтаа буугаад тэгээ эцэст нь амар гой зүв байгаарай. Өөрөөхөөрөө байгаарай. Тэгэд алдсан ч босч ирээрэй л гэж хэлээ да. Тий. Үгэндээ хүртэл манайхан гой цензуртэй зүв андараа л гэж хэлээ. Залуу хүмүүс ээж тэгээд цаг байна, цус байна, ухаан байна. Алдаал ер нь л алдааны хойноос л нэлийн хөөцөлтөөр л гэж хэлээ да. Мэдлэг төлөн байгаарай. Окей. Очгоо. Би ийм гоё ураа ярьж чадахгүй шүү дээ. Үгүй нэг амар урансаадах юм байна те. Зүгээр Жог. Яг зүгээр товчгол юм хэлмээр энэ тэгээд. окей. Нөгөө тохгүйд дурдлагч байгаасай гэж боддог байхгүй. Хамгийн өөрөө духгүй байгаа газараа дурлаарай гэж юу? Тохгүйд дурдлагч байгаасай. Одоо та нар өдөр тутам ашиглаж байгаа, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг хараад үзээрэй. JC үчигэн хамгийн энгийн хүслийг чинь мадраагаад гоё мэн першигч өгчөж байгаа. Порно сайтууд, Facebook, Instagram-ууд, socialize хийх тийм хэрэгцээнүүд чи өгöd байгаа. Хэрэгцээнүүд хангагдсан хүмүүс аваад байна. Тэгээд бүр ингээд тархич өөрөө ингээд хамгийн аюулгүй байж ийж ингэж аюулгүй газар руу явдаг зүйл байгаа дэр шүү дээ. Гэтэл ингээд хүн өөрөө ямар үед ингээд хөгждөм бэ гэхээр хамгийн ингээд тохгүй үед хөгжөд байгаа байхгүй. Survival mechanism гэж байна шүү дээ. Тэр хүний тархинд. Тэр нь одоо ингээд survival mechanism нь ассан хүн хамгийн хурдан сурч чаддаг, хувьсаж чаддаг, хөгжиж чаддаг байгаа байхгүй. Тэр энийг нөө бити хүн дээр бодоорой. Тэгээд одоо энэ survival одоо энэ амьд үлдэх энэ мөвдийг асаахын тулд айгүй энгийн зүйл байж болохгүй. Сэрүүлэгтэй л өглөө босох. Хүсэл болон хэрэгцээ хоёроо англиар харчих. За PC тоглох нь яг миний хүсэл байгаа тийм нөө тэр мөнгөөрөө би ингээд за нэг данс нэгэд 5k хэлтэй тий тэрний хэрэгцээ байгаа тийм нөө. Тэгэхээр ингээд тухтай зүйл ингээд чамаг ерөөсөө сэргээж чадахгүй шүү. Хүний хийдгийг хийгэрээ хүн шиг бодоорой. Тэгээд тухгүй дурлагч байгаарэ. Тухгүй итэл тэгэл гоё юм хараал бодвол гоё юм шинжил хийгээл тэгээ сайн амьдрах байл гэдэг юм гэдэггүй. Бэлэнчлэг сэтгэлээс салаасай л гэдэг юм шүү дээ. Хүш. Окей, баярлалаа. Би тойрд бас ингэж зөө. Дараа нь хэдүүлээ ингээд яг бас энэ дэр бас идрийг дурдчих те. Идрийг за бас одоо маа хэдэн найзууд байгаа. Хэдүүлээ ингээд яг гоё уулзаад яг бүр бөөнөрөө нэг гоё ярилцсан. Тэрэн донд нь би хостий тий би асуудлуудыг твшүүлээ.
Тэгээ надад яг тэгмэр санагдлаа. Би идрий таанд тоорохгүй. Хэрэлцээр байгаа тус гэж. Энэ ч бас асар зузаан мэддэг юм шиг дээ. Тэгээ бас те дорчолмыг бас дуудаж байгаа те челленжер машин те. Түлээ ингээд гоё уулзцаа ярилцъя. Тэгээ хостий. Тэгэд Sorry. тэгэд өнөөдрийн подкастын дугаарыг ингээд энэ үрээ дуусгая. Даанч та подкаст нь метражтай байх те. Үзэж байгаа хүмүүс нас авах гэхийн ухаанаар хандаарай те. Бид гурав бол бүгдийг мэддэг чаддаг хүмүүс биш ээ те. Буруу юм ярьж магадгүй. Тэгээд ямар ч сан өөрсдийнхөө үзэл бодлыг сайн хэллээ гэж бодож байна. Тэгэл бид гурван зүгээр дата л өгч яваа. Энийг үзэж байгаа хүний тархинд тэгээд за агнуу байна уу министр хамаагүй тэгэл датагаа цуглуулаад сонсоод харьцуул тэгэл өөрийнхөө бодлыг л бодоорой. За бас хоёр наснаас амжилтсаа. За окей, актимууд амар гоё болоосаа амбицтай гоё том өрөөцсөн зүйлүүдэд заавал хүрээрэй. Баярлаа. За тэгээ SW подкастын 6 дахь дугаар энэ үрээ дуусаж байна. SW Talk-тай хамтран ажилласан SW Traces компанитай баярлалаа. Тэгэд юу вэ? Гарын бэлэг өгөхгүй явууч шүү дээ. За гарын бэлэгтэй бааш. Би шууд хүлээе. За тэгэд SW Traces компани 2025 оноос SW-гийн брендинг үсгийг ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол яг эрүүл хүнс, эрүүл сэтгэлгээ, эрүүл ирээдүй гэсэн хүрээтэй ажилладаг. Тэгээ ер нь бол яагаад заавал монгол хүмүүс ингэж тэгээ яагаад заавал монгол хүмүүс эрүүл хүнсийг хэрэгжилж болдгоо юм бэ гэдэг бол асуултыг бид нэр байнга тавьдаг тий. Биднээс идж байгаа амтнууд хүртэл ядаж ирүүлээ тий. Маа чипс тослог багтаа бастай. Гоё чипс. Гор бүгдийг идэд дуусчих. За тэгээд бэлгэнд юу чипс байгаа. За Торийн том варан шилтэй компот байна. За бас жуус байна. Энэ жуус шүү за. Дотор нь ингээд жимсээрээ байгаа. За мөн Spheres гэдэг манай будаа байгаа. Тэгээд амтлаад үзээрэй мэдээж найз хүнтэй их нэртэй хүмүүс байгаа. Их нэртэй бэлгэлээрэй. Манай трактортай яж би ба. За тэгээд ирсэн баярлаа. Өрсөн баярлаа. Чачаад. За. Тэмүүлэн бас бэлгэлж. За тэгээд баяртай манайхаа дараагийн дугаараар маш сонирхолтой зочтой иргэд болцгаая.